Өглөөдрөөрөө үдшийн мэндийг хүргэе. За AI сонирхох залуустай маш том мэдээтэй. Өнөөдөр OpenAI компани OpenAI-ийн O3 Mini гэдэг загварыг танилцуулсан байна. За энэ нь бидний мэдих DeepSeek гэдэг хятадын AI-д зориулж буюу ерөнхийдөө тэрэнд хариу барих байдлаар нэг гаргасан гэж юу хэлж болно. За энэ загвар нь бол өмнөхөөс илүү хям, илүү хурдан гэж юу нь бол бас хэлсэн байгаа. Үнэгүй эрхлэгчд маань ямар ч хэлсэн OpenAI O3 Mini гэдэг хөлбөрийг ямар ч хэлсэн хэрэглэх боломжтой. Энэ Reason гэдэг товчийг нэвтрүүлээд ашиглах боломжтой гэд бичсэн байна. STEM гэж ярьдаг. Ерөнхийдөө бол Science, Technology, Engineering and Mathematician гэдэг те. Яг эдгээр зүйлүүд дээр OpenAI AI-ийн O3 гэдэг модель нь бусад загваруудаас илүү сайн ажиллана гэсэн. Өмнө нь математикийг арай муу боддог гэсэн улам илүү сайн болж байгаа гэж үнэ хэлж болно. Тэгээд мэдээж хамгийн том онцолж байгаа зүйл нь юу вэ гэхээр үнэний хувьд DeepSeek гэдэг AI нь 75 дахин хямдхан гэж одоо өөрсдийн брэнд хийж гарч ирсэн. Тэдний API-г ашиглаад. Тэгвэл энэ OpenAI-ийн O3 Mini гэдэг хөлбөр нь өмнөх API-аас ямар ч хэлсэн 8-9 дахин хямдханаар гарч ирж байгаа. Гэснээр илүү өндөр efficient, өндөр хүчин чадалтайгаар тэр одоо нэг accuracy буюу тэр нэг гүйцэтгэлтэй байна гэдгийг амлаад байгаа. За энэ дээр бол математикийн хувьд математикийн олимпиадын бодлогуудыг те бодуулаад түүнээс нь гарч ирсэн одоо accuracy оноо нь байна. Бидний мэдих өмнө нь ашиглаж исэн O1 гэх модулуудын хажууд хамаагүй өндөр гарч ирж байгаа. O1 дотроо дахиад 3 шиг буюу O1 Mini, O1 Medium, O1 High гэж ерөнхийдөө гаргасан байлээ. За тэгэхээр O3 Mini High гэдэг нь болохоор гэтээ ямар ч хэлсэн өмнөхөөс уул хурдан гэж хэлээд байгаа. Гэхдээ яаж ч утсан өмнөх эднээс хамгийн удаан бодож хариу өгөх нь. За харин O3-гийн хувьд бол маш хурдан, O3 Mini-гийн хувьд бол маш хурдан нэг хариу үлдээ өгчтэй гэж хэлээд байгаа. За энэ муу адилхан докторийн зэргийн асуултууд дээр иймэрхүү гарч ирсэн байна те. Тэгээд энэ кодон дээр жишээлбэл за энэ би бол ихэвчлэн кодон дээр O1 Mini ашигладаг байсан. За тэгвэл одоо бол O3 Mini-г ашиглах юм бол хамаагүй илүү accuracy-тэй байна гэж үнэхээр шууд харж болохоор байна тий. Энэ бол software engineering тал дээр үнэхээр орж ирсэн байна. Энэ бас л илүү тий. O1 Mini арай удаан. Гэхдээ энэ хамаагүй хурдан 4-5 дахин хурдан гинтергээд янз бүрийн мэдээлэлүүд олж идэлээ. Та бас өөрсдөө шалгаад үзэх хэрэгтэй. За яг ингээд live код бичүүлэхэд ямар байсан те тэднэрийн ерөөхдөө энэ бүгдийг бенчмарклаад үзсэн байна. За гих мэтчлийн маш олон мэдээлэлүүд байна. Тэгэхээр дараагийн мэтлэлээр хийдүүлээ. Энэ модулийг ашиглаад код бичээд энэ модулийг яаж амьдрал ашиглах вэ гэдэг талаар ерөөхдөө орхолж. За тэгэхээр subscribe дараад лайк дараад дараагийн мэтлэлээр уулзъя.